хамгийн тодорхой зүйл бол өөрчлөлт. Эдийн засгийн өсөлт, технологийн шинжилгэлийн өөрчлөлтийг хүлээвэл бид хэтэрхий цаг алдах болно. Гол зүйл бол таны амьдралын хэв маягийн ногоон өөрчлөлт байх болно. Хоггүй орчныг бүрдүүлэх эрчим хүч, усаа хэмнэх зэрэг нь тийм ч хангалттай биш ээ. Бид байгалыг бүтээдэг байх ёстой. Хэсэг өмнөх үе рүү очицгоё. 5 зүйл мод 10 эмийн ургамлыг тарьж ургуулж зөв амьдралын жаагт хойч үе сурган өсгөж байна гэсэн өөөлнгийнхээ ногоон сургамж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Буцаад одоо цагтаа очицгоё. Хүнсний хямрал, цөлжилт, усны хомсдол, дулаарал, далайн түвшний дээшлэлт, туйл хайлсаар алга болж буй зэрэг асуудлууд бидэнд тулгараад байна. Магадгүй бидэнд нар жаргахын өмнөх цаг л үлдсэн байж мэдэх юм. Гэхдээ энэ бол байгалыг аврах хүч чадлын хэмжээ. Хүн бүр гарц. Тиймээс та санаачилснаа хэрэгжүүл залбирч аж тусаа өгөх болно. Ус, агаар, хөрс. Энэ гурав бол бидний нэгдүгээрт анхаарах зүйл. Цаг хугацаа явсаар байна. Гол ажлаа бид хойшлуулсаар. Бидэнд зохион байгуулалт хамтын хүч хэрэгтэй байна. Бүгдээрээ мод ургуулцгаая. Мод нь хөрсийг сэргээж ус чигийг хөрсөнд хоригдлуулан тогтоохын хамтаар агаарыг цэвэршүүлж байдаг экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Гэхдээ түүнд өөрч сайхан чанар байна. 100 га ой хурыг татах хүчин чадалтай. Сүлжилтөөс аврагдахад бүс бүсэд байгуулжуулах улиас хайлааст 100 га ой нэн чухал юм. Жилд манад 6000 гааг ойжуулж байна. Түүнчлэн нүүбийн тэрбум мод тарих хаяны хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 10.6 тэрбум модыг дэлхийн ард иргэд тариад байна. Их дэлхий бидэнд итгэсэн хിവэрэ байгаа. Бидний өөрсдөө ухамсарлыг маань л хүлээж байна. Тэгээд та эхлэх гэж